Хүртэл гадна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайд нэг ч нэр өгшөхгүй. Тэрдүү орчууд маргүй. Төшөв рүү орчууд маргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим дөрөв үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хамгийн тойм нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар студиэс та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн энэ 7 хоногийн дугаарыг нэг онцлогтой байдлаар та бүхэнд хүрэхээр бэлтгээд байгаа юм. За энэ нь юу вэ гэхээр энэ удаад ардын нам буюу яг энэ улс төрд өрнөж байгаа энэ үйл явцыг илүү нарийн детальчж тайлбарлахын тулд болж байгаа үйл явцын ард өнгөрсөн хугацаанд юу өрнөсөн бэ? Одоо юуны төлөө энэ ардын нам доторх энэ эц төгсгөлгүй мэдийн зодом гэж нэрлэгдээд байгаа энэ талцад үргэлжилж байгаа юм бэ гэдгийг илүү ойлгомжтойгоор за дээр нь өнгөрсөн хугацааны бүх үйл явдлыг үйл баримттайгаар ярилцъя гэж шийдээд байгаа юм. За тэгвэл асуудлыг юунаас эхлэх ёстой вэ? За энэ бол ерөөсөө хувь хүн хоорондын тэмцэл биш. Энэ дээр бол эрх мэдлийг хинэн илүү авах вэ гэдэг тэмцэл рүү хамгийн гол зүйл ороод. За дэлгэцэнд анхаарлаа хандуулъя хэдүүлээ. За ер нь ингээд болж байгаа үйл явдлыг бүгдээрээ том зургаар нь харахыг хичээе. Өнөөдөр болж байгаа бүх үйл явцыг хэн нэгэн хүн хоорондын буюу эсвэл ямар нэгэн хэрэг авилга энэтэй холбоотой зүйл гэдэг деталь зүйл рүү нь аваад очичхоор бид бүхэн гол үндсэн улс төрийн цаана өрнөд байгаа санаа зорилгоос нь холдчих гээд байгаа маа. Гэхдээ хоёр салгаж үзэх ёстой. Улс төрийн өмд ямархуу нөхцөл байдлыг эдгээр хүсэмжилж өнөөдрийн энэ зүйлийг хийв. Нөгөө талд нь энэ зүйлийг дагаад гарч ирсэн энэ авилга хулгай энэ тендертэй холбоотой энэ төр биш байх хэмжээнд хүртэл нь уруудан дороотуулсан энэ үйл явдлыг бид нар аль цаг хүртэл нь харах вэ, шалгах вэ, дээрэс нь ямар хариу хүлээж энэ хуулийнхан болон энэ улс төрийн шийдлийг хүлээх вэ гэдэг зүйлийг анхаарал ажиглах хэрэгтэй. За өнөөдөр миний та бүхэнтэй ярих байгаа сэдв бол улс төрийн хувьд асуудлыг илүү том зургаар нь харъя гэж бодож байна. За бид нар ингээд өнөөдөр яг ингээд ардын намын даргын төлөөх Амар Баясгалан Зандан Шатар гэдэг энэ хоёр хүний өрсөлдөөн эхлээд энэ их олон дараасан үйл явцууд өрнөд байгаа юм шиг хэрнээ үйл явц бүр өмнө ихсэн. Бүр тодруулах юм бол 2022 оны 8 сарын 29 буюу одоогийн хурдлын гишүүн Усаа хурлын дарга хасан Амар Баясгалан гэдэг хүнийг засгийн газрын хэрэглэх газрын даргаар томилогдох энэ үйл явц дээр гол өрсөлдөөн явсан. За энэ гол өрсөлдөөн нь юунаас болсон бэ гэхээр засгийн газрын хэрэглэх газрын дарга болсон хүн намынхаа ерхий нарийн бичгийн даргын албан тушаал буюу гинсекийн албан тушаалыг давхар хаших боломжгүй байсан. Гэхдээ намын дөрмийн зөрчөөд 24 оны сонгуул хүртэл энэ бол явсан. За энийг бол тусад нь ярих дахиад нэг сэдв байж болох байх гэж бодож байна. За энэ дээр юу болсон бэ гэхээр яг үүнтэй зэрэгцээд гинсекийн судал буюу ерхий нарийн бичгийн даргын судал дээр нь Содбаатар гэдэг хүн очих чинь гэдэг мэдээлэл гарч ирсэн. За тэр үйл явцч гисэн тодорхой хүрээнд явагдсан бүх бэлтгэл ажлуудыг хангасан. Саяын 9-р сард хийсэн Амар Баясгалан даргын мэдээлэл хүртэл энийг бол үүсгэсэн байдалтайгаар улс төрийн хүрээнд явж ирсэн. Гэхдээ Амар Баясгалан дарга сая 9-р сард хийсэн хэвлэлээр хийсэн мэдээлэлээр бол Содбаатарт би ажлаа хүлээлгэж өгөхийн тулд өрөөгөө сулсан байсан бүх асуудал эндээс эхэлсэн гэдэг зүйлийг ярьсан байгаа юм. За энэ бичлэгийг бүгдээрээ. Ягаад гэвэл 22 онд намайг засгийн газарт хэрэглэхэн газрын даргаар ягаад гэвэл 22 онд намайг засгийн газарт хэрэглэхэн газрын даргаар би болохгүй гэж яхад нэлээд шахалтаар би болсон. Тухайн цаг үеэс эхлээд надаас намын ерхий нарийн бичгийн даргын тамгыг авах гэж маш олон төрлийн дарамтчилгалд ирж ирсэн. Яг энэний үед намайг нүүрсчин болгож зарласан. Надаас тамгыг авах гэж маш олон арга хэмжээ болсон. Гэрчүүд байгаа. Би тэр үед ажлаа өгөхгүй өрөөгөө судлаад бүх юмаа бэлтгэсэн. Содбаатар очиж суухад бэлэн болсон байсан цаг үе шин. Харамсалтай нь тэр үе жагсаал гарч ирээд нийтийг амарсан том өмнө болоод эргээд нөгөө намын багуурал хуралдах гээд 12 дугаар сарын 6-ны өдөр зарлагдсан байж байгаа цуслагдсаныг та нар санаж байна. Тэгээд би ерхий нарийн бичгийн дарга ажлаа өгөөг. Тэгээд улмаар үргэлжилж ажиллаж байгаад 24 оны сонгуулаа өдөртөж орсон. Ийм л нөхцөл байдал донд явж байгаа. За ингэж үйл явцыг бол тодруулж өглөө. За өөрөөр хэлбэл ардын нам дотор өрнөж байгаа энэ гол улс төр бол дараагийн 4, 5, 6 жил хин энэ ардын нам дотор цаашлаад энэ төрд илүү эрх мэдэлтэйгээр эрх мэдлийн жолоон дээр суух вэ гэдэг ерөнхийлөгч хүрсэх болон за энд бол оюун эрдэнэ Амар Баясгалан гэсэн хоёр хүмүүсийн хооронд өрнөж байгаа хоёр талын хооронд өрнөж байгаа гол өрсөлдөө юм. За энэний дундуур орж ирж байгаа дүрүүд бол аль нэг талынхаа байр суурийг баталгаажуулахын тулд гарч ирж байгаа үзэгдэл буюу дүр гэж бүгдээрээ харах хэрэгтэй. За 2022 оны
12 сарын 3-ны өдөр нүүрсний жагсаал гэдэг жагсаал гинт болсон. За та бүхэн одоо санаж байвал нэлээд хэдэн өдрийн турш үргэлжилсэн энэ жагсаал бол тодорхой хэмжээний санхүүжилттай байсан гэдэг зүйлийг тухайн үеийн хуулийн байгууллагын ярьж исэн, бүр хууль зүйн сайд нь Нямбатар сайд ярьж байсан. За энэ жагсаал бидний өнөөдөр ярьж байгаа улс төрийн сэдвийн бас нэг хол юм бас. Энэ нь юу вэ гэхээр 2020 оны 12 сарын 6-ны өдөр ардын намын хурал болох ёстой байсан баг хурал. За энэ хурал дээр Амраа Исхлэн генсекийн албан тушаалаа Содбаатарт шилжүүлж өгөх ёстой байсан. Тухайн үеийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан. Гэвч тэр албан тушаал өгөгдөхгүй байхын тулд хийгдсэн зүйл бол энэ нүүрсний жагсаал гэж сэтгүүлч миний хувьд бол харж байгаа. За энэ нүүрсний жагсаал болсны араас энэ бүх томилгооны асуудлууд хойшоо явагдсан. За Амраа Исхлэн гэдэг хүн засгийн газрын хэрэглэх газрын дарга, дээрээс нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтаагаар 2024 оны сонгуульд ороод энэний дараа Содбаатар гэдэг хүнд Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хүлээлгэж өгсөн байна. За тэгвэл энэний ард юу болсон бэ? 2024 оны 6 дугаар сарын сонгуул. За энэ бол хамгийн ач холбогдолтой. Би лавгийн тав нэвтрүүлгийнхаа хамгийн ихний дугаар дээр яг энэ лөө чиглэсэн. За дээрэс нь өнөөдөр өрнөж байгаа энэ эрх мэдлийн төлөө тэмцэл бол энэ гурвалжин хагарал гэсэн байдлаар явагдахаар байна гэдэг зүйлийг ярьж исэн байна лээ хамгийн сонирхолтой. За тэгвэл энэ сонгуульд хүртэл тэр ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг яагаад хөөцөлтөө талууд энэний араас тэмцэлсэн юм бэ? За энэ дэр мэдээж сонгуульд нэр дэвших үйл явц, сонгуульд намаа авч орох үйл явц, сонгуулийн дараах эрх мэдэл дээр хэрхэн яаж намаа одоо удирдах вэ, чиглүүлэх вэ, эрх мэдэл дээр хэн илүү байх вэ гэдгийн төлөв тулаан байсан. За ингээд сонгуул энд асуудал үүссэн учраас 2024 оны сонгуул дээр бол ерөнхийдөө талууд бол эвийн гэрээ төрхөндөө одоо зөрчлөө нуусан байдалтайгаар орсон, өөр өөрсдийн квотуудыг сонгуульд нэр дэвших хүмүүс болгож оруулсан. За одоо бол энэ нь их хурал дээр ерөнхий сайдын тал, ерөнхийлөгчийн тал, их хурлын дарга асан Амраа Исхлэнгийн тал гэдээ бас та бүхэн тодорхой харагдаж байгаа гэж бодож байна. За энэний дараагийн процесс юу болсон бэ? Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан. За өөрөөр хэлбэл 2024 оны 11 сарын 20-нд тавьсан энэ хориг бол оюун эрдэнэ ерөнхий сайдыг 5 сард огцруулах үйл явцын хамгийн гол эхлэлцэг байсан. Өөрөөр хэлбэл мөнгө санхүү, засгийн газрын хувьд төлөвлөгөө, засгийн газрын хувьд ажлынх нь хамгийн гол зүйлийг нь легитим шинжийг нь унгасан, дээрээс нь өөрчлөлт оруулах боломжийг өгсөн. За ингээд энэ хоригоос үүдсэн улс төр явсаран байгаад одоо энэ хүртэл үргэлжиж байна. Энэ хоригийн дараа дахиад дараагийн нэг ерөнхийлөгчийн институтээс орж ирсэн улс төр бол 2024 оны 12 сарын 17-ны өдөр. За энэ өдөр юу болсон бэ гэхээр ерөнхийлөгч хөрс өг, за сайд нар болон тухайн үеийн холбоотой албан тушаалтнуудыг дуудаж тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн. Энэ нь утаатай холбоотой асуудал байсан. За яг энэ уулзалтын өмнө та бүхэн санаж байгаа бол хэд хоногийн турш жагсаалуулсан иргэдийн бухимдал бий болсон. За дээрэс нь ер нь утааны асуудал бол ерөөсөө өнгөрсөн өвлийн гол асуудал байсан үгүй байсан. За энэ дээр бол хамгийн нюанстай үгүй ерөнхийлөгч хэлсэн нь найрын засгийн газар имэйл хазаарынхаа бүтэн дээр одоо тарцгаа гэдэг зүйлийг хэлсэн. Өөрөөр хэлбэл өөрийнхөө намын одоо хэдий хариалгүй болсон ч гэсэн өөрт нь хамааралтай өөрөөс нь салж чадахгүй байгаа энэ намын засгийн газрыг ерөнхий сайдын тэргүүлж байгаа засгийн газрыг найрын засгийн газар гэсэн дээрээс нь тар гэдэг зүйлийг тодорхой хэлсэн. Шалан задгаа. Шаардлага тавихгүй би юундаа. Найрын дундаа ороод одоо энэ чи явж явдаг найрын засгийн газар болох юм байна л да. Явандаа. Тийм байхгүй за. Одоо имэйл хазаарынхаа бүтэндээ та наад хазаараа татцгаа. Ажлаа хийцгээ. Энэ уулзалтанд өөр нэг сонирхолтой зүйл өрнөсөн нь тухайн үед ерөнхий сайд оюун эрдэнэ Монгол байсан хэрнээ оролцоогүй. Бараг ерөнхий сайд оюун эрдэнэс бусад бүх албан тушаалтнууд энэ уулзалтанд оролцсон байгаа. Ерөнхий сайд хүндрэх шалтгаан байгаа учраас ирж амжаагүй байна. Уг нь ерөнхий сайд байлцсан бол зүгээр ах байсан юм. За энэний дараагийн үйл явц бол ерөнхий сайд оюун эрдэнэ 2025 оны 5 дугаар сард жагсаалтай холбоотойгоор за энэ асуудал нь улам даамжраад тэгээд их хуралд ихтгэл үзүүлэх асуудлыг өөрөө өргөн бариад за тэрийг нь их хурал дэмжээгүй учраас огцорсон. За энэ 9 дугаар сард одоо намын даргын зодон нь өргөжж туйлдж эцтэй үрж байна. За энэ бол ингэж өрнсөн зүйлийг бид бүхэн том агуулгаар нь харах хэрэгтэй. Энэ том агуулгаараа харьяа гэдэг байгаа, том зургаар нь харъя гэдэг байгаа гол зүйл маань бүх зүйл бол энэ ардын нам дотор эрх мэдлийн төлөөх тулаан хин дараагийн 27 28 оны дараа
ардын нам дотор эрх мэдэлтэй байх юм бэ гэдэг ерөөсөө ганцхан цэг рүү явсан. За энэ ганцхан цэг бол зөрчлийн бүх зүйл байсан. За энэ хооронд маш олон зүйл болсон. Одоо жишээлбэл энэ 5 сарын дараа 5 сард болсон үйл явдлын дараа өнгөрсөн зам бол одоо Арангаан цэнхэрд бол уулзалт болсон. Энэ уулзалт бол өнөөдрийн энэ намрын улс төрийн бүх дөргөлтийн эхлэл цэг байсан. За араас нь их хоёр гишүүний ярилцлага байсан. За тэгээд ээж дараас мэдгдлүүд байсан гэдэг ингээ зөндөө олон зүйлүүд энэ дунд нь болсон. Гэхдээ гол поинтлж анхаарах ёстой зүйл нь эднэр юм аа. За тэгвэл энэ бүхэн юуны төлөө хийгдээд байна вэ гэдэг хоёр дахь зүйл бүгдээр анхаарлаа хандуулъя. Өрнөж байгаа улс төрийн үйл явц, дээрэс нь тэр хүмүүстэй холбоотой нэр гэхээс илүүтэй бид бүхэн юуны тулд юу болоод байгааг анзаарах ёстой гэдэг зүйлийг би дахин давтаад байгаа гол агуулга та бүхэнд хуваалцъя гэж бодож байна. За энэ нь үе хоорондын зөрчилдөөн буюу хинэн дахиад л энэ нам дээрээ хинэн эрх мэдэлтэй байх юм байл гэдэг зүйл. Хоёр дахь нь эрх мэдлийн төлөө одоо гол үндсэн сэдв. Үе хоорондын зөрчил гэдэг нь яагаад бий болоод байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд 70 оныхон засгийн газар их хурлын түвшинд илүүргэсэн байдалтайгаар илүү өндөр албан тушаалд очсон байдалтай байсныг 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө одоогийн ерөнхийлөгч хүрэлцэх цаг хугацааг хурдсгасан 80 оныхны хувьд. Өөрөөр хэлбэл 80 оныхон цаг нь болоогүй байхдаа арай эрт асуудал руу орж ирсэн. Энэ бол тэдэнд олгогдсон боломж. За энэ 80 оны төлөөлөл бол оюун эрдэнэлэн амар ёслон гэдэг хүмүүс байсан. Тэр хүмүүс өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө боломжит бүх өнцгөр энэ улс төрийн тоглолт өргөө хийж ирсэн. За энийг бол мэдээж 70 оныхон хүлээн зөвшөөрөхгүй. 70 оныхон гэдэг бол хэдийгээр насны хувьд 50 гараа явцсан хүмүүс байгаа юм шиг боловч яг өнөөдрийн энэ улс төрийн нөхцөл байдал дээр бол улс төрийн идэвхтэй байдал маш өндөр. Дээрээс нь олон жил явчихсан туршлагатай, мөнгөтэй, санхүүтэй, багтаа гэдэг энэ 70 оныхон бол 80 оныхон тийм амархан бууж өгөхийг хүсээгүй. За энэ үе хоорондын зөрчил бол туйлдаа хүрээд өнгөрсөн хавар энэ засгийн газар дээр л томилгооноос нь бүх зүйл буцаад байрандаа орж байгаа нь харагдаж байгаа юм. За өнгөрсөн хугацааны улс төр том зургаараа ингэж явж ирсэн байна. За тэгэхээр бид бүхэн бол дараагийн улс төр нь яаж явах вэ гэдгийг бодох ёстой. Дараагийн улс төр бол одоо ардын намын шин дарга гэдэг зүйл дээрээс эхлэх ёстой. За шин даргаас гадна давхар нэг ардын намынхны хувьд шүдний өвчин буюу зовлон болцсон хоёр томилгоо байна. Тэр нь бол их хурлын даргын томилгоо. За дээрэс нь ардын намын генсекийг өөрчлөхгүй байх гэдэг энэ хоёр асуулт бол энэ эрх өдрүүдэд хуралдах ардын намын хамгийн олон хэрүүл дагуулах асуудлуудын нэг болчиход байна. Одоо ардын нам дотор улс төр яаж өрнөх вэ? Ардын намын улс төр ямархуу байдлаар аль үеийн хинэн зонхилж авч явах вэ гэдэг зүйл рүү чиглэж байна. За өнгөрсөн хугацааны стационар буюу энэ бүх асуудлыг том зургаар нь харахад бол ерөнхийлөгч талынхан бол асуудлыг шийдэж ирж байна өөрсдийнхөө талд. За одоо бол энэ чигтээ асуудал шилжээд ямар ч сан намын дарга буюу ардын нам доторх эрх мэдлийн хүч ерөнхийлөгчийн талын хүмүүс буюу ерөнхийлөгч талд бол шилжих нь бүрэн гүйцэд ойлгомжтой болж байна гэдэгт 100% итгэлтэй байна. За харин хэн байх вэ? За одоогийн байдлаар бол хоёр нэр дэвшигч өнгөрсөн баг хурал дээрээс санал нь хөрсөн хүрээгүйгээд асуудалтай байсан, маргаантай байсан хоёр нэр дэвшигч хоёулаа нэрээ татчихлаа өнөөдөр. За тэгвэл Учрал гэдэг хүний нэрийг яригдж байна. Ардын намын дарга. За дээрэс нь энэ дунд одоо Амар Исхлын талаас буюу оюун эрдэнэ талаас энэ Нямбатар хотын даргаыг дэвшиж магадгүй гэдэг хүлээлт байна. Гэхдээ Нямбатар гэдэг хүний бол би эцсийн хүчт бол нэр дэвшихгүй байх болов гэдэг зөв хувь сэтгүүлчийн бодолтой байна. Яагаад гэвэл намын дарга болох юм бол ерөнхий сайдыг ав гэдэг шахалт орж ирэх ёстой. За ерөнхий сайдыг авна гэдэг шахалт их хурал дээр ерөнхийлөгчийн талаар хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг бол маш хэцүү. За магадгүй Зандан Шатар гэдэг хүн ерөнхий сайдаараа үлдэх юм бол намын дарга ерөнхий сайд хоёр нь энэ удаад ардын нам саланг байдалтайгаар явах боломжтой 2027 он хүртэл. Хэрвээ өөр хүн магадгүй нөгөө талаас Нямбатар гэдэг хүн ороод ирэх юм бол энэ шахалтанд заавал орно. Тэгээ энэ шахалт нь эргээд засгийн газар тогтворгүй байдал руу очино. Яг одоо бол Нямбатар гэдэг хүн бол хамгийн боломжтой бөгөөд хамгийн эвтэйхэн судал дээр байгаа. Яг хувь ус төрчийнхөө хувьд нийслэл дээр байгаа. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын маш олон төлөөлөгчд бол Нямбатар талд байгаа. Сонгон хайрхан за бусад дүүргүүд ч гэсэн Нямбатар талд ойлголцолтой явж байгаа. Дээрээс нь нийслэл дээр бидний анзаарахгүй байгаа нэг зүйл болох хүн нам, ачсан нам гэдэг намуудын хамтралыг одоо далд хэлбэрээр бий болгоцсон менежерийн албан тушаалууд дээр тавьсан энэ үйл явц өрнөж байгаа. Тийм учраас хийж байгаа ажлаа дуусгаад илүү ач холбогдолтойгоор орж ирэх болов гэсэн бодолтой байна. Харин учрал Жин 2 гэдэг хоёр хүний хувьд бол гол өрсөлдөөн болох магадaltaй. За энэ хоёр хүний нэг нь бол ер нь бол санал
сураалтын өмнө бол нэрээ татна. За одоогийн яг өнөөдрийн байдлаар яг өнөөдрийн лав гарагийн мэдээлэлээр бол учрал гэдэг хүн намын даргуулна. За улмаар их хурлын даргуулна гэдэг мэдээлэлтэй байна. Гэхдээ бүх зүйл 5 дахь өдөр буюу одоогоос 2 хоногийн дараа шийдэгдэх байх. Ер нь бол ардын намын улс төр хэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас цаг минут өдөр тутамд л ер нь бол үрг нь өөрчлөгдөд байна. За хэрвээ учрал намын дарга их хурлын дарга болох юм бол Зандан Шатрын гэдэг хүн ерөнхий сайдаараа үлдэнэ. За Зандан Шатрын гэдэг хүн ерөнхий сайдаараа үлдээд 1 жил гаруй хугацаанд тэгсэж ажиллаж чадвал дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас тэр дэвших боломжтой. Харин учрал гэдэг хүн нас нь хүрээгүй учраас дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд бол одоо амбицлж явах боломжгүй. Магадгүй инх хоёр гэдэг хүн намын дарга болоод дараагийн их хурлын даргаар тодорчих юм бол ерөнхий сайд болох уу эсвэл их хурлын дарга хിവэрээ явж байгаад намын даргын байр суурин дээрээсээ хурлын дарга гэдэг нэмэлттэйгээр дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд орох уу гэдэг үнцэг үүсэх учраас энэ бол одоо улс төрийн хувьд бол ардын намын хувьд их том алдагдaltaа. Тийм учраас энэ хоёр хүний нэг нь л явна. Хэрвээ Жинх хоёр гэдэг хүн нэр дэвших шийдвэрээ намын даргад нэр дэвших шийдвэрээ гаргах юм бол учрал гэдэг хүн нэрээ татах баг. За хэрвээ ерөнхий сайд Зандан Шатар энэ ажил дээрээ хിവэрээ үлдэх улс төрийн тохироо явлаа гэж бодоод 2027 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшнэ гэвэл нэг сонирхолтой үнцэг үлдчихэд байна. Энэ нь их хурлын гишүүн биш. Засгийн газрын тэргүүнээр арайч үгэж тогтцсон байгаа хүн намын дарга биш. Энэ хүн энэ институтыг төлөөлөх үгүй юу? Энийг тодорхой хүчнүүд зөвшөөрөх үгүй юу гэдэг зүйлийг заавал бодож үзэх ёстой. За дээрэс нь өнгөрсөн зунаас хойш тодорхой яригдж ирсэн ардын намын дүрмдж байгаа намын дарга ерөнхий сайд байна гэдэг зүйлийг энэ ардын намын их хурал дээр ярих үгүй юу гэдэг зүйлийг бас бид бүхэн анхааралтай ажиглах нь зүйтэй. За өнгөрсөн хугацааны улс төр яаж өрнсөн, за дээрэс нь намын даргын өрсөлдөөн яаж явж магадгүй байгаа талаарх ерөнхий тав мэдээллийг би та бүхэндээ хүргэлээ. Тэгвэл яг энэ үйл явцын ард бид бүхэн өнгөрсөн хугацаанд иргэд маань хэвлэл олон нийт улс төрийн хүрээнд ямар зүйлсийг мэдэж нүд нээгдэж чих онгоосон бэ гэдэг талаар заавал ярих ёстой. За энэ бол бид бүхний хувьд ардын нам гэдэг энэ нам, за дээрэс нь ирэх барьж байгаа энэ намуудын хувьд хизээч илэрж гардггүй байсан зөрчлийг бас хаяарлаа. За эндээс юу хож вэ? Бид маш олон хуулийн өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэг зүйлийг харлаа. Жишээлбэл цэцгийн тухай хуулийг бид бүхэн янзлах ёстой байна. Цэц дээр хэрэг маргаан шийдвэрлэхэд ямархуу тодорхой дараалтаа байх ёстой вэ гэдгээ бодох ёстой байна. За дээрэс нь гол маргаан дагуулсан үндсэн хуулийнхаа асуудлыг бид бүхэн яаж ойлгох ёстой вэ гэдгийг ойлгож авлаа. Засгийн газраа огцруулах үндсэн хуулийн дээр заалтаа бид нар яаж хэрэглэх вэ гэдэг тийм жишг тогтлоо. Дээрээс нь дэгийн тухай хууль дээр, их хурлын дэгийн тухай хууль дээр ямар өөрчлөлтүүд байх ёстой вэ? Байхгүй гишүүдийг эсрэг санал өгсөн тооцно гэдэг, эрдсэндээ орсон гишүүдийг тооцно гэдэг ямар эрсдэлтэй вэ гэдгийг бид нар ойлгож авлаа. За хуулийн өрөөнд бол ингээд тодорхой өөрчлөлтүүдийг бид бүхэн харлаа. За дээрээс нь өнөөдөр болж байгаа бүх үйл явц бол Монгол төрд энэ төрийн өмч дагсан газраас энэ төрд эрх мэдэлтэй байсан хүмүүс бол маш их хэмжээний авилга, албан тушаалын асуудал үүсгэцэн гэдгийг бид нар 100% хүлээж зөвшөөрлөө. За энэ бол дараагийн сонгуул, дараагийн жилүүд, дараагийн өдрүүдэд бид бүхэн өөрсдөө энэ зүйл дээр дүгнэлт хийгээд хариуцлага хэрвээ хууль хяналтын байгууллага нь тавьж чаддгүй юм бол хэрвээ энэ улс төрчид энэ засгийн газар их хурл энэ ардын намынхан энэ ирэх барьж байгаа намынхан ямар нэгэн намынхан хариуцлагын систем нь ажилдгүй юм бол дараагийн сонгуул болон дараагийн үйл явцууд дээр улс төрийн үйл явцууд дээр иргэд өөрсдөө хариуцлагыг тооцдог байх ёстой байна гэдэг зүйлийг бид бүхэн ойлгож авлаа. За энэ ардын намын бүх хэрүүл, зодоон, маргаан, мэтгэлцэн энэ асуудлын ард нэг зүйл маш аюултайгаар хохирлоо. За энэ нь юу вэ гэхээр ардын нам болон одоо энэ Монголд байгаа ардчилсан нам, энэ бусад намууд нэг зүйлийг суралцах хэрэгтэй. Энэ бол дотоод ардчил. Өөрөөсөө дотоод ардчилтаа гэж хэлдэг боловч ямар ч дотоод ардчлалгүй болцсон учраас намын дотоод асуудлаа өнөөдөр төрийн зовлон болгож төрийн институтын асуудал болгочлаа. Намын асуудал нь нам дээрээ үүссэн, араас нь засгийн газар дээр үүссэн. Тэгээд их хурл дээр үүслээ. Одоо бүр цэц хүртэл энэ асуудал явлаа. Тэгээд эцсийн мөчөд цэц дээр шийдвэр гараад за ингээд ийм урууга харсан байдалтай байсан зүйлийг одоо нэг зөв зам руу орж явах шиг байна. За тэгэхээр хэрвээ энэ байдлаа нам дотоод ардчлалаа хийж, нам дотоод ардчилтаагаа явахгүй болвол дараагийн ээлжинд бол
засгийн газрыг, их хурлыг, цэцгийг гар хөлөөлгөж ашиглах, намынхаа шийдэж чадахгүй байгаа, дотоод арчилгүй байгаа, нам дотроо хуваагдaltaа байгаа зүйлээ төрийн хүчээр, төрд байгаа тэр эрх мэдлийн хүчээр хийх гэсэн оролдлогууд бол тасралтгүй явах. Энэ бол одоо үлдээж байгаа хамгийн муу жишг. Одоо энэ зүйл рүү бол дараагийн энэ ардын нам доторх, арчсан нам доторх, магадгүй хүн нам, бусад намуудад өрнөх хин зүйлс бол дахиад орж ирж болохгүй зүйл гэдгийг хэлмээр байна. За дээрээс нь тогтолцооны гажиг гэдэг зүйлийг ойлгож авлаа. Энэ бол ерөнхийлөгч болон ерөнхий сайд гэдэг энэ хоёр хүний эрх мэдэлтэй холилдсон, хутгалдсан энэ асуудлаас өнөөдрийн бүх зовлон үүсээд байгаамаа. Ерөнхий сайд оюун эрдэн огцрохынхоо өмнө хэлжсэн шүү дээ. Би бол томилгоо хийж чадаагүй. Ерөнхийлөгчтэй ойлголцоогүй учраас энэ засгийн газар огцорсон гэдэг. Өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн бид бүхний хамгийн том асуудлыг тодорхойд үгнээ хэлсэн. Тэгэхээр бид бүхэн энэ тогтолцооны гажиг буюу энэ ерөнхийлөгчийн институтыг магадгүй парламентаа сонгодог байх, илүүдэр ерөнхийлөгчийн хуулийг засгийн газрын түвшинд их хурлд өргөн бариад тэр халдаж орж ирээд байгаа тэр зарим зүйл залтууд дээр нь хязгаарлалт хийдэг байх энэ зүйлийг хийх ёстой байна. За хоёр дахь чухал зүйл нь бид бүхэн өнгөрсөн 24 оны сонгуулийн өмнө хийсэн 126 гишүүнтэй пропорционал элемент бүхий энэ сонгуулийн тогтолцоо маань бүрэн дүрэн ажиллаж ийн гэдгийг бид бүхэн ойлгож авлаа. Хэрвээ 76 гишүүнтэй байсан бол өнгөрсөн авар оюун эрдэнэ засгийн газар огцрохгүй байсан. Хэрвээ 76 гишүүнтэй байсан бол сая ерөнхий сайд их хурлын дарга хоёр бол зэрэг гарын үсэг зуруулаад зэрэг огцрох хэмжээнд хүрэхгүй байсан. Яагаад гэвэл тоо цөөхөн байх тусмаа тэн дээр хайрцагчдаг, тэн дээр авилга явдаг, тэн дээр төсвөр 8 явдаг. Энэ бол ингээ хүлээн эднэр өөрсдөө хүлээн зөвшөөрдгүйч гэсэн бүх улс төрийн хүрээнд сэтгүүлчид яг энэ асуудлыг ойлгодог судлаачдын хувьд бол ил тод мэдээж ингээд гэрчилж чадахгүй ч гэсэн ил тод өрнөдөг зүйл бол төсвийн авилга. За тэгвэл энэтэй холбоотойгоор бид бүхэн маш олон зүйлийг тогтолцооныхаа ачаар давж гарлаа гэсэн үг юм аа. Тэгэхээр олон зүйл нурчлалгүйгээр бид бүхэн дараагийн асуудлуудыг, хуулийн өөрчлөлтүүдийг цаг тухайд нь хийх, энэ үүсэт буй асуудлуудыг, энэ гажуудыг засах. За дээрэс нь ардын нам дотор өрнөж байгаа энэ бүхэл бүтэн зурцсан сценар маягийн энэ үйл явцыг бүхлээр нь ойлгох. За энэ дунд гарч ирж байгаа үзэгдэл буюу авилгатай, хулгайтай, гэмт хэрэгтэй, төрийн албыг хууль бусаар авахтай холбоотой энэ зүйлсүүдийг нарийн деталь харж хуулийнхныг асуудлыг шийдэхийг шаардах. За энэ парламент засгийн газар болон энэ намуудыг илүү хариуцлага тооцдог байхыг шаардах. Хэрвээ энэ зүйл өнөөдрийн энэ хэрцэн аазны зур шиг энэ зүйл хөдлөхгүй бол дараагийн ээлжинд иргэд сонгогчид өөрсдийнхөө сонголтоор энэ зүйлүүдээр дүгнэлт хийдэг байх зүйл рүү орхон зүйтэй гэсэн сэтгүүлчийн бодолтой байна. За баярлалаа. Энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн тайван нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар асуудлыг илүү тоймлсон, гүн гүнзгий агуулга нь хаанд байгаа юм бэ гэдгийг гаргасан, ардын нам дотор өрнөд байгаа энэ улс төрийн тэмцэл бол үе хооронд буюу эрх мэдлийн төлөв тэмцэл байсан юм аа. Энэ нь зөвхөн өнөөдөр болж байгаа зүйл биш. Аль 2022 оноос хойш үүсэлтэй шат дараатаа өрнөсөн бүх зүйл нь сценарын дагуу, зургийн дагуу бэлтгэгдсэн зүйл явж байгаа маа гэдгийг тайлбарлахыг хичээлээ. За тэгээд лавгийн тайван нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Хүнс групп, Хүнсний манлаг үйлдвэр, Хүнс комплекстэй баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн лавгийн тайван нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. За эх 7 хоногийн лавгийн тайван нэвтрүүлэг маш олон шин содон зүйлтэй өрнөх байх гэсэн итгэлтэй байна. За нэгдүгээр ардын нам шин дарахтаа болцсон байгаа бах. За дээрэс нь их хурлын даргын томилгооны сураг гарсан байх бах. За тэр мөн энэ үйл явцын хажууд ардын намын их хурлын дараа лавгийн тайван нэвтрүүлэгт оролцоо гэдэг зүйлээ амлсан ерхий сайд асан оюун эрдэнэтэй ярьцлага хийн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд эх 7 хоногийн лавгийн тайван нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа. Баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр өгшөхгүй. Төрлөө ойлголмааргүй. Төшөв рүү ойлголмаар болсоо байж ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.